дандаа дарга байсан хүмүүс сайн дадаг ташаа зогсож байна. Амьдрал сайхан харагдаад байгаа л дээ дадаг ташч хүмүүс. Сүүлийн 10 жил дарга хийсэн хүмүүс дөнгөж одоо дадаг ташаад иргэдийн амьдрал сайхан байна гэдээ ичгүй дадаг ташаа зогсож байна. Ичгүй хариуцлага ташаа зогсож байна. За бид танаас нэг юм асууя. Бүх насаараа төр төмний төлөө зүтгээд тэтгэр нийгмийн дасан шимтгэлээ төлөөд өнөөдөр тэтгэрийн хамгийн доод хэмжээгээр амьдарж байгаа 450 мянган иргэн байна. 793 мянган төгрөгөөр. Эхний асуулт. Та 793 мянган төгрөөр хэдэн хоног амьдрах вэ? Амжиргаагаа залруулах вэ? Нэг. Ер нь бол би дахиад хэлээ. Хулгайлахгүй бол хүрэлцэн. Би энэ сууж байгаа даралт бүгдэнд хандж хэлээ. Хулгайлахгүй бол Монголд хүрэлцэхээр хэмжээний их хөрөнгөөр баян борлого байна. Өнөөдөр нийгмийн амьдралын нөхцөл байдлыг та нар мэдхгүйгээр энэ ордон төр алгачаа сууж байна. Та нар бүгдээрээ алгачаа сууж байна. Өнөөдөр энэ дээр байгаа иргэд одоо та хариул та 792 мянган төгрөг ерөнхийдөө тэт хоног амьдрах уу? За хэлээрэй. Та нар тэтгэр хүрж байгаа юу? Орлогч хүрж байгаа юу? Ерөнхий сайтаа сонсоо. Би дахиад яриагаа дуусгая. Өнөөдөр ахмадууд тэтгэрт гараад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Өнөөдөр ахмадууд тэтгэрт гараад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Энэ бол та нарын буруу бодлогын үр дүн. Хулгайлахгүй бол хүрэлцэх байсан. Өнөөдөр тэтгэрт гараад хэдэн ахмад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Би та нэг жишээ авч өгье. Тэтгэрт гараад машин бүрс аваад такси бариад амьдралд нь хүрэхгүй хагалгаарынхаа мөнгийг өөрөөсөө гаргасан тохиолдол байна. Эрүүл мэндийн даатгалын санд мөнгө байхгүй. Энэ тэгээ нийгмийн хамгааллын даатгал юм. Энэ нийгмийн хамгаалал.